Сайн байна уу? Оюун газрын виртуал хөтлөгч байна. Тэрбум мод үндэснийг хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш мод үржүүлэхийн үйл ажиллагаа явуулж буй иргэн, нөхөршил, аж ахуйн нэгж байгууллага 32.3%-аар нэмэгдсэн байна. Мод үржүүлэхийн газар гэдэг нь мод, сүүгийн тарьц, сурвалж зургуулах, үржүүлэх зорилттой үйлдвэрийн газар юм. Мод үржүүлэхийн газрын үндсэн зорилго нь ойг зориудаар сэргээ ургуулах, ойжуулах, хот суурин газрыг цэцэрлэгжүүлэх, ойн зурвас жимс цэцэрлэг дагуулах болон бусад зориулалтаар хэрэглэх мод сүүгийн тарьц суулгаж зургуулахад оршино. Харин тарьц суулгацын нөөц 2021 онд 306 иргэн, нөхөршил, аж ахуйн нэгж байгууллага нийт 37.1 сая ширхэг тарьц суулгацын нөөц бүрдүүлж байсан бол 2023 онд 452 иргэн, нөхөршил, аж ахуйн нэгж байгууллага нийт 62.9 сая ширхэг тарьц суулгацын нөөц бүрдүүлээд байна. 2021 онтой харьцуулахад 40.9%-аар өссөн үзүүлэлттэй байна. Мод тарьж ургуулах мэргэд аж ахуйн нэгжийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. 2023 оноос 2024 оны байдлаар нийт 99 аж ахуйн нэгж байгууллага мод үржүүлэхийн газрын тусгай зөвшөөрлөж сумруулах болон шинээр агсан байна. Бусад мод үржүүлэхийн газартай холбоотой мэдээллийг оюун газрын цахим хаяг болон вебсайтаас авна уу?